Эрэл өдрийн шуугаа намжиж аниргүй намуун боллоо. Үдшийн хотын шидэт гэрлүүд адтай гуниглуун жирвэлзлээ. Төвшин жаргалтай амаргуудын цонхны гэрэл ичингүүрэх мэт унтарсаар төөрсөн хүн хүлээсэн гал шиг ганцхан цонх үлдлээ. Ойрхон мөртөө хөршгүй хол мэт санагдах онцгой цонхны цаана хэн байгааг бүү мэд. Амьдралынхаа туршид хүлээн сууга заяаны минь хань ааны над шиг уйтгарт автан сэрүүн хононоо. Хүнээр долгилох хотын хөлгүй урсгалд төөрч хөндлөсөн зөрсөөр л яваач юм билүү. Нимгэн хананы хоёр талд аж төрж нэг насаараа уулзахгүй бодилж яваач юм билүү. Өглөөний наран дор хот сэрж хүнээр үерлэн үзвэр зуушийн газар дэлгүүр хоршоо онгойн хаашаал харна дутуу юмгүй ирээ миран алгална. Хангалуун жаргалын хуурмаг туяа хүмүүсийн нүрэнд тусна. Орой өгдөш сэм сэмхэн эрхийг мартан ажиллаа хийж хүмүүстэй хөгжилдөн. Орон гэртээ харихаар нөхдийгөө яарахад хөнгөн уйтгар төрдөг атал эрэлд хатаж шаналсан хүн алга бүгд л ганганхан бардамхан инээмсэглэж яваа хичнээн хүн ганцаараа юм бол бүү мэд. Айлын гадуур өнгөрөхөд нь амттай хоолны үнэр ханхлан аз жаргал нь багтаж ядан инээд шуугаан асгарна ганц хүний хоол тансагч гэлээ хоолой давахгүй. Хөдөө говьд тэмээ малын ирэл тасрахгүй, хөөхөн хүүхнүүдэд нь хоргой эмжээрийн сурал тасрахгүй, хөгшөд өвгөдд нь хамрын тамхины асуулга тасрахгүй, хүний хар нүднээс бусад нь хот газарт бий гэлцнэ. Ирэл байхгүй ч элчилгүй цүр шиг ганцаардлын хотод элбэг дэлбэг дунд итгэл хайрыг мөрөөдхийн гачлан бий. Их далайн ёроолын хуурай хүүтэн чулуу гэлтэй ижил ханьгүй хүмүүс цонх цонхныхоо цаана амьдрна. 8 дугаар сарын 2. Оройн хоолны дараа үдшийн бүрий өтгөрнө. Онгосон майхны гадаа жижигхэн төвдөг асна. Дулаан дээлээ нөмрөөд галын дэргэд очиход дутуу унтарсан гишүүнээс хөх утаа уугна. Үе тэнгийнхэн минь гал тойрон суугаад үдсэн дууснаа сонин болонгуучлна. Бухал хийсний дараах хэсэгхэн амралт бузгай халуун намрын нар хэсэгхэн зуур мартагдана. Санаан зоргоор ирээдүгээ төсөөлж сарны дор мөрөөдөж суухад минь нүдэнд дулаахан тракторчин ах нүх шиг харанхууд хоёр алгаа дэлгэн. Гарынх нь хуруунд багтсан хадлангийн өдрийг тоолж гарах 7 хоногт дүү нар хот буцна гин. Жилийн жилд ах нь эндэл дайн гэхэд жирийн биш уйтгар зүрхэнд хөвсөлцөн. Түүдгийн гэрэлт хархан нүдэн биднийг ширтэн түнэр харанхуйг нуруугаараа хааж суухт нь олон намрын наранд борлсон царайг нь орхиод явахын уйтгараар сэмхэн ажиллаа. Өнгөрсөн жилийн оюутнууд хөгжилтэй л байсан гин. Өндөр ганаа гээд цахилгааны ангийн залуу би гин. Улаан аваргаас минь утас татаж гитараа хөгөлөхөд уудам хүндэд цоглог ай цоргин дуурсагдсан гин. Хав харанхууд тракторынхаа гэрэлд хаанхын ч тайснаас дутахгүй сайхан бүжгэлсэн гин. Хаан нэгтгээс гитар зөөлөн уянгална. Хавирган сар үүлэн суудлаа орхин чимээгүй хөөрнө. Буцаж ирэхгүй даваан булгийн хүндийд бухал нуруудын дунд түүдэг манаж хонохдоо хойтон заавал ирнэ гэж сэтгэлдээ андгаалсан хонгор нас минь оюутан намрих. Санаан зоргоор мөрөөдөж явснаа эргэн тусахад сарны доор хэлсэн андгаа минь 8 сарын 2.